Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Дэлхийн уул уурхайн салбарын 7 хоногийн тойм 4 дахь дугаарыг бэлтгэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт бол дэлхийн уул уурхайн салбарт бол чухал үйл явдлууд нэлээд олон боллоо. Эдгээрээс тоймлоод бид бол цөөн хэдийг хүргэхээ зорилоо. За өнгөрсөн 7 хоногт Хятад улсад дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч, батарейны түүхийн эдийн гол олборлагч, батарейны түүхийн эдийг боловсруулдаг ийм том компани CATL гэдэг ийм компани байдаг. Энэ компани Jiangxi мужид байдаг липидолитийн уурхайгаа бол өнгөрсөн 2024 оны 9 сард хааснаас хойш буцааж ажилуулахаар шийдвэр гаргалаа. Хэдийгээр литийн карбонатыг гаргаж авах литийн үн хоёр бол одоо тодорхой хэмжээнд ойролцоо очиж байгаа. 70 гаруй мянган юан буюу 10,000 орчим доллартай байгаа. За тэр тусмаа литийн липидолитоос литийг гаргаж авахд бол нэлийн үнэтэй 80,000-аас 120,000 юаны хооронд хэлбэлцдэг буюу 11,000 доллараас 16,000 долларын хооронд зардал гардаг юм. За ийм байхад бол энэ бол ашиггүй байгаа боловч тус компани орон нутгийн засаг захиргааны шаардлагаар ажлын байрыг хадгалах, орон нутгийн төсөвт оруулах энэ орлогыг нэмэгдүүлэх үүднээс бол энэ уурхайг эхлүүлэхээр болсон байна. За энэ компани яагаад ингэж уурхайгаа үйл ажиллагаагаа эхлүүлвэ гэхээр энэ компани бол литийн олборлолт, боловсруулалт, за мөн батарей үйлдвэрлэл, худалдааны одоо бүх сүлжээнд нь ажилладаг ийм үйлдвэр юм байна. За энэ үйлдвэр хэдийгээр олборлолтынхаа үе шатанд алдагдал хүлээх боловч энэ бүтэн циклд нь оролцдог бизнес загвар нь бол энэ компаниг дараагийн үйл ажиллагаанд нь бол ашигтай ажиллаж болох юмаа гэдэг. Ийм учраас бол энэ компани олборлолтоо эхлүүлж байгаа юм байна. За одоогийн байдлаар бол нэг сард 2,000 тонн орчим литий олборлож литийн карбонат үйлдвэрлэнэ. За явандаа бол 3,000 тоннд хүргэх юм зорилготой юм. За ингэснээрээ бол энэ шийдвэрийг гарсны дараа бол Австралийн хөрөнгийн бирж дээрх хэд хэдэн компаниудын литийн чиглэлээр ажилладаг компаниудын хувьцааны үн бол 10 орчим хувиар буурлаа. За ер нь дэлхийн зах зээл дээр литийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэдэг юм таамаглалуудыг бол судлаачид гаргадаг. За 2030 он гэхэд бол одоогийн хэрэгцээнээс бол даруй 3-4 дахин нэмэгдэх юм төлөвийг гаргадаг. Гэхдээ энийг дагаад бол литийн уурхай, литийн төслүүдэд бол хөрөнгө оруулж байгаа компаниуд бол нэлээд олон болж байгаа. Тухайлбал Rio Tinto бол Arcadium Lithium гэдэг компаниг худалдаж авч байгаа тухай өнгөрсөн дугааруудад бол ярьсан. За энэ Arcadium Lithium-ыг худалдаж авах үйл ажиллагаа засаг захиргааны зүгээс бол шалгах зөвшөөрлийг нь олгоод за ерөнхийдөө бол энэ 3 сарын эхээр энэ худалдан авах үйл ажиллагаа бол эцэслэнэ гэсэн ийм мэдээтэй байна. За литийн үн сул байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд одоо цахилгаан машины борлуулалт бол масар өндөр байсан. Энийг дагаад бол батарейны түүхийн эд бол нийлүүлэлт ихссэн. За одоо бол батарейн түүхийн эдийн агуулгууд бол дүүрэн одоо илүүдэлтэй байгаа гэсэн. За өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын Сенатад бол энэ цахилгаан машины худалдан авахд бол Америкийн иргэдэд бол $7,500 татварын хөнгөлөлт олгодог байсан юм байна. За энийг бол цуцлах. За улмаар бол $1,000 татвар тавих юм саналыг бол оруулсан. За хэдийгээр Elon Musk одоо Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны нэгжид бол томоохон үүрэг гүйцэтгэж байгаа боловч Tesla компанид нь бол нэлээд хор хохиролтой ийм шийдвэрийг гаргахаар хэлэлцэж байна. Энэ нь бол баг одоо зөвшөөрөгднө гэдэг ийм судлаачид үзэж байгаа юм байна. За ингэснийхээ дараа бол
энэ цахилгаан машины дэлхийн нийтэд бол цахилгаан машины борлуулалтанд бол сөрөг нөлөө үзүүлээд энэ литийн одоо төслүүдэд бол бас нэлээд илүүдл үүснэ гэдэг ийм чиг хандлагатай байна. За дэлхийн нийтэд ийм байхад Монголын литийн тухай бас мэдээлэл өнгөрсөн 7 хоногудад бол бас яригдж байна. За энийг бол тодрууллаа. За Монголд бол нийтдээ нэг 5 орд тогтоогдсон 13-14 илрэл байд юм байна. 680 мянган тонн литийн эслийн нөөцтэй. За одоо 680-700 мянган тонн литийн эслийн нөөцтэй ийм байгаа юм байна. Аль аль нь бол бэлтгэгдээгүй, олборлолтод бол бэлтгэгдээгүй. За хашват судлаачийн хэлж байгаагаар бол энийг үйлдвэрлэлд шилжүүлээд цахилгаан машины батарей болтол ашиглахад бол биднэрт нэг дахиад 20-30 жилийн хугацаа байна гэж Mining Insights сэтгүүлд бол ярилцлага өгсөн байна. Тэгэхээр түүний үзэж байгаагаар бол энэ баруун Монгол болон одоо төв Монголд бол литийн хэтийн төлөвтэй бид нар бол өшөө хайгуул судалгааны ажлыг бол гүйцэтгэх шаардлагатай гэдэг ийм дүгнэлтээ өгсөн байна лээ. Тэгэхээр бид бол хэдийгээр өнөөдөр литийн үн ханш бууралттай нийлүүлэлт их байгаа боловч энэ цаашдаа бол өснө гэсэн ийм таамаглалтай байгаа учраас бид энэ дээр хайгуулын үйл ажиллагааг бол эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За алтны хувьд бол үн ханш бол дахиад түүхэн дэд хэмжээгээ давсан. За Америк нэгдсэн улсын худалдааны тарифын нөлөөгөөр бол хөрөнгө оруулагч нар бол нэлээд болгоомжилж байгаа. Ихэнх хөрөнгө оруулагч нар алтны төслүүд за цэвэр алт худалдаж авахаас гадна алтанд хөрөнгө оруулахаас гадна алтны төслүүдэд бол нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна. Мөн одоо алттай холбоотой компаниудын хувьцааны ханш бол нэлээд өсөж байна. За ер нь бол дэлхийн хэмжээнд одоо гоёл чимэглэлийн чиглэлээр алтыг хэрэглэдэг одоо нийт хэмжээний 3/2-ыг нь бол энэтхэг буюу хятад улс бас бараг хоёулахна эзэлдэм байна. За сүүлийн жилүүдэд бол энэтхэг хятадуудын алтны гоёл чимэглэлийн хэрэглээ бол тогтвортой өсөж ирсэн. 2024 онд бол харин буурсан юм зүйлттэй байгаа. За хавар болохоор хятадын хаврын баяр цагаан сарын үеэр бол хятадуудын алтны хэрэглээ өсдөг. Энэ үед бол худалдаа эрчимждэг юм байт юм байна. За мөн энэтхэгийн хормын улирал гэж энэ хаврыг онцлт юм байна. Алтны худалдаачдын хувьд. Гэтэл 2025 оны хувьд бол энэ эсэргээрээ алтны худалдаа бол ер нь бол бууралттай, эрэлт багтай байлаа гэдэг ийм мэдээллийг алт худалдаалагчдын зүгээс бол ярьсан байна. За алтны үн ханш бол өнгөрсөн 7 хоногт $2,942 хүрээд өнөөдрийн байдлаар бол $2,800 ингээд явж байна. За Монгол улстай холбоотой нүүрсний үн бол бууралттай байна. Өнгөрсөн 7 хоногт бол төмөр замын холболт Монголын нүүрсний экспортын төмөр замын холболтын гарын үсгийг зурлаа. Энэ бол маш чухал үйл явдал боллоо гэдгийг Call Trader сайтад бол мэдээлсэн байна. За нийтдээ энэ өнөөдрийн байдлаар 83 сая орчим тонн нүүрсийг экспортлоод байгаа Монгол улс маань энэ төмөр замыг ашиглалтанд орсноор бол 160 гаруй сая тонн хүргэх боломжтой юм аа. За нийтдээ бол $283 сая төсөвт өртөгтэй. За хэдийгээр судлаачд бол бичсэн байна л да. Хэдийгээр энэ төмөр зам маань хоёр талдаа бол хоёр өөр техникийн шийдэлтэй боловч нэлээд томоохон алхам боллоо. Цаашдаа бол эдгээр энэ техникийн шийдлийг бол шийдээд явах боломжтой байхаа гэдэг ийм зүйлийг бол тус сайтад бичсэн байна.
За нүүрсний үнийн өсөлт бол 2020 он 21 оноос хойш өсөөд 2024 оны сүүлээс бол бууралттай байсан. За мөн жил бүрийн статистикаас харахад бол цагаан сарын өмнө буюу өвлийн улиралд бол нүүрсний эрэлт хэрэгцээ ихсдэг, нүүрсний үн өсдөг ийм чиг хандлагатай байсан. 2024 оны сүүлээр бол тийм үйл явдал болоогүй. За энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр ер нь хятад улс маань бол Австралиас сүүлийн 3 жил орчим зогсоодсон байсан. Австралийн эрчим хүч нүүрс судалдан авах үйл ажиллагаагаа сэргээсэн. За 2024 онд бол хэдийгээр коксч нүүрсийг бол Австралиас баг худалдаж авсан, голлон эрчим хүчний нүүрсийг худалдаж авсан юм. За Хятадын гайлын газрын мэдээллээр бол Хятадын гайлын агуулгууд дээр бол нүүрсний нөөц бол хангалттай дүүрэн байна. Тийм учраас илүүдэлтэй байгаа учраас бол импортлох хэмжээг бол буурууллаа гэсэн байна. Энэ нь бол бас Монголын нүүрсний экспортод бол нөлөөлөд сүүлийн 2 сар бол дараалан бууралттайгаар ингээд гарсан байна. 5.8 сая тонн нүүрс 1 сард бол экспортлсон ийм мэдээ гарсан байна. За өнгөрсөн 7 хоногт Хятад улсын нүүрсний хэрэглээний тухай энэ дэлхийн цэвэр агаар эрчим хүчний судалгааны хүрээлэн за мөн 2 нэр бүхий байгууллага хамтраад бол мэдээлэл гаргасан байна. Хятад улсад нүүрсний эрчим хүчээр ажилдаг ийм одоо байгуулагдж байгаа буюу зөвшөөрөл авах шатандаа явж байгаа ийм нүүрсний төслүүдийг бол нэрлсэн байна. Нийт дэлхий дээр баригдаж байгаа нүүрсний цахилгаан станцуудын 70% бол дангаараа Хятад улс байгуулж байгаа юм байна. Хэдийгээр Хятад улс ногоон эрчим хүч, ногоон технологи гэж үүрэг амлалт авж байгаа боловч энэ нүүрсний цахилгаан станц нүүрсний эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр бол ерөөсөө зогсохгүй харин эрчимтэй нэмэгдүүлж байгаа 2015 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлттэй ийм жил юм байна. 66.7 гигаватт нүүрсний эрчим хүчийг бол үйлдвэрлэхэд бэлэн болгоод ингээд явж байгаа юм байна. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчийг ингээд нэмэгдүүлнэ гэж байгаа боловч нүүрсний эрчим хүчийг бол тохируулга тохируулгын шин чанартайгаар байгуулж байгаа гэж байгаа боловч энэ бол бие даасан юм нүүрсний эрчим хүчийг давмгайлан ингэж шин төслүүдийг илүү үйлдвэрлэж байна л да, босгож байна л да. Тэгэхээр бол бид ойрын жилүүдэд бол нүүрсний хэрэглээг бол бас хэтэрхий хомино гэдэг ийм мэдээлэл бол бас дахин бодолцож үзэх хэрэгтэй байна гэж үзэж байна. За Австралийн уул уурхайн инженерингийн үйлчилгээ үзүүлэх энэ компани бол технологи инженерингийн үйлчилгээнээс гадна уурхайн газартай хайцхын эд ангийг үйлдвэрлэдэг хамгийн алдартай нь бол энэ экскаваторын шанаг үйлдвэрлэдэг юм байна. За энэ компани бол Бракода брендийн 100 тонны даацтай багтаамжтай юм шанагыг бол шинэ технологи ашиглаж бүтээсэн юм байна. За ер нь энэ компанийн хувьд бол 100-аас 900 тонны даацтай юм шанагнуудыг үйлдвэрлэдэг. За эдний нэг онцлог нь бол яг тухайн төслийн чулуулгын хатуулаг онцлог шинж чанар тохирсон шанагыг үйлдвэрлэх. За мөн ямар төрлийн машинд очиж байгаа вэ гэдгээс хамаарат ашигтуулын коэффициентийг хамгийн өндөр байх шанагныхаа хэмжээг уян хатан нийлүүлдэг. За бат бөх шинж чанараар бол энэ салбартаа нэлийн тэргүүлэгч ийм компани юм байна. За шинээр зохион бүтээсэн T2 гэдэг энэ шанагны хувьд бол 100 тонны багтаамжтай. За энэ шанаг нь ижил төстэй шанагнуудаас бол нэг
15% одоо хөнгөн болсон гэж үзэж байгаа юм байна. Илэгдэл тэсвэртэй буюу бүтцийн энэ хэсгүүдийг бол илэгдэл тэсвэртэй хэсгийг нь солиод одоо авахд бол авч солих энэ засвар үйлчилгээ хийхэд бол угсардаг юм бүтцтэйгээр хийснээрээ бол засвар үйлчилгээ суйрлуулалтын хугацааг бол нэлийн хэмнэдэг. За ингэснээрээ бол техникийн сул зогсолтын заагийг бол бууруулж ашигтуулыг бол нэлээд ингээд нэмэгдүүлдэг юм бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энийгээ бол өнгөрсөн 7 хоногт зарласан байна. За мөн Fleet Space гэдэг энэ компани өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг бол SpaceX-тэй хамтраад хөөргсөн. За энэ компани бол тухайн талбай дээр хийгдэж байгаа геофизикийн мэдээллийг яг бодит цаг хугацаанд нь өөрсдөө зохиосон Exosphere гэдэг хиймэл оюун ухааны програм руу нийлүүлдэг юм байна. За яг энэ бодит цаг хугацаанд хүлээж авсан хиймэл оюун ухааныхаа системд нийлүүлсэн энэ мэдээллээ бол тухайн платформоор дамжуулаад боловсруулад маш хурдтайгаар бол өгөгдлийг мэдээллийг гаргаж өгөх ийм боломжтой ийм технологиг нэвтрүүлж байгаа компани юм байна. За тухайн компани бол нэг $525 үнэлгээтэй 100 сая долларын санхүүжилт татсан байсан. Энийгээ бол хаагаад 255 тэрбум Канада долларын юм санхүүжилтийг Онтарио мужийн багш нарын тэтгэврийн сангаас бол авахар ингээд тохиролцоонд хүрээд нээлт хийж байгаа юм байна. За ингэснээрээ бол компани хиймэл оюун ухаанаар өгөгдлийг боловсруулах энэ төслийг бол өндөр хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэж ахлах геофизикч нь бол мэдээлэл өгсөн байна. За хөрөнгө оруулалтын салбарт ямар үйл ажиллагаа болоод өнгөрвөө гэдэг талаар нэг 2 жишээ та бүхэндээ хүргэе. За Vale компани Бразилд одоо Carajás гэдэг төмрийн хөдрийн ордоос бол жилдээ 177 сая тонн төмрийн хөдрийг 2024 оны байдлаар олборлсон байна. За энэ хэмжээгээ бол 2030 он гэхэд бол 200 сая болгоно. Үүндээ зориулаад бол 12 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр ингээд шийдвэрлэсний мэдээллээ. За ер нь энэ Carajás гэдэг энэ Бразилийн хойд хэсэгт байрлаж байгаа энэ бүс нутаг бол нэлээд одоо хөдөржилтийн хувьд бол нэлээд сонирхолтой гэж үздэг. Энэ төмрийн хөдрөөс гадна бол зэсийн томоохон төслүүд хэрэгжүүлэх хэтийн төлөвтэй гэж үзэж байгаа ийм одоо бүс нутаг байд юм байна. За Vale бол энэ бүс нутагт бол зэсийн хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхээр бас одоо төлөвлөж ажиллаж байгаа. 12 тэрбумын энэ хөрөнгө оруулалтыг 90 тэрбум доллар хүртэл өсгөнө нэмнэ гэдэг ийм мэдээллүүдийг өгсөн байна. За тэдний гол зорилго одоо алсын хараа бол энэ Carajás гэдэг энэ мужид байрлаж байгаа зэсийн төслүүд бол дэлхийд эхний 10-т за тэр битгий хэлбэр эхний 5-д орох боломжтой гэдэг ийм мэдээллүүдийг өгсөн байна лээ. За бидний сайн мэддэг Ivanhoe Electric компани Аризона мужид бол зэсийн төсөл хэрэгжүүлж байгаа Santa Cruz гэдэг зэсийн төсөлдөө бол 60 сая Америк долларын хөрөнгө оруулалт босгохоор зарласан байна. За үүнтэй холбоотой Торонтогийн хөрөнгийн биржид бол хувьцааных нь өмнө ханш 3.5%-аар өслөө. За зах зээлийн ханш нь үнэлгээ нь бол 749 сая $. Болж өссөн байна. За 2022 оноос хойш Ivanhoe Electric энэ төсөл дээр бол 120 мянган метр одоо өргөдлийн ажил хийсэн байна. Тогтоогдсон нөөцийн хувьд бол 1.4% агуулгатай за 226 сая тонн хүдэрт 2.8 сая тонн зис тогтоогдсон ийм төсөл юм байна. За энийг таамагласан нөөцийн хувьд бол 1.2-ын агуулгатай 149 сая тонн хүдэрт 1.8 сая тонн зис байгаа гэж мэдээлсэн байт юм байна. За энэ 60 сая долларын санхүүжилтээр бол уурхайн урьдчилсан техник эдийн засгийн үйлчлэгийг боловсруулах ийм
ажил хийгдэхээр зарласан байна. За Power Nickel компани NISC гэдэг никл зэсийн төсөлдөө бол 2021 оноос хойш ажиллаж байгаа. За энэ төсөлд бол хэд хэдэн одоо хөдрийн бүсүүд тогтоогдсон байдаг. Тухайлбал NISC гэдэг энэ бүс дотор нь бол 2% никлийн агуулгатай 26.6 метрийн зузаантай хөдрийн биетийг огтлсон байд юм байна. За Lion Discovery гэдэг 8% хүртэл зэстэй ийм за мөн цагаан алтны одоо 22 грамм тонн цагаан алтны бүлгийн элементүүд илрүүлсэн ийм төсөл байд юм байна. За энэ төсөл дээр бол нийтдээ нэг 28 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Үүгээр бол хайгуулыг одоо өшөө эрчимжүүлж наривчилсан хайгуулын ажил зарцуулна гэдэг ийм мэдээллийг гаргасан байна. За Торонтогийн хөрөнгийн биржид бол Power Nickel-ийн хувьцаа бол 317 сая $, нийт үнэлгээтэй ийм нэг ч хувьцааны үнэ бол $1.5 хэмжигддэг ийм компани байна. За ингээд та бүхэндээ мэдээлэл хүргэж дууслаа. Амжилт хүсье. Баярлалаа.